За, сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн уу? За, сайн явж ирсэн үү? Эхлэх хэлхээс өмнө би та нарт тоглоом бэлдсэн заа юу? Хэдүүлээ? Тэгэхээр тоглоом тоглолцоод аялалтаа орно шүү заа юу? За, та нар чулуу таалцаж мэдхүү? Чулуу таалцаж тоглож ирсэн үү? Тоглож байгаагүй юу? Ерөөс тоглож байгаагүй юу? За, би тэгвэл та нарт яаж тоглох аргыг зааж өгье заа юу? Би та нарт бүгдэнд нь чулуу бэлдсэн. Гэхдээ би хүн болгонд 2 чулуу өгөөд би өөрөөс 2 чулуу авна. Тэгэд 2 чулуу аваад та нар ардаа ингэж нууж агаад хэдэн чулуу гаргахаа өөрөө мэднэ. Хоёулыг нь гаргаж болно. Эсвэл нэгийг нь гаргаж болно. Та нар нь сонголт. Тэгээд гаргачаад бүгдээрээ чулуугаа харуулахгүй ингэж тавьж агаад тоонууд хэлнэ. Би 2 чулуу гаргалаа гэхэд аяас 2 чулуу гаргаад нийт хэдэн тоо байгаа вэ гэдгийг таах байхгүй юу? Та нар 1-ээс 15 хүртэл мэдэх үү? 1-ээс 15 хүртэл таагаад нэг тоо хэлнэ шүү заа юу? Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тийм, өөртөө мэдээд за тэдэн чулуу байж магадгүй гэж бодоод за мэ хажуугийнхаа найз руу дамжуулаад бүжил ламд өгөөрэй. Бүжил ламтыг хажуухаа найз руу. За мэ. Сүбэдэ тамийн сулд очив шүү. Одоо би та нарт жишээ болгож үзүүлээд аяастай тоглоё заа юу. Та намайг харж байгаарай, сайн хараарай. Чулуугаа ардаа барьж агаад за чи нэг чулуу юм уу эсвэл 2 чулуу гаргаж ирж болно. Яг бодож агаад боллоо гэх юм бол чулуугаа гаргаж ирнэ шүү заа юу. За чулуугаа гаргаад ир. За энэ 2 чулуу нийлээд хэд байгаа гэж бодож байна? 4. 4 үү? За би лав. За би ч гэсэн 4 гэж бодож байна. За 1 2 3. Оо 3 байсан биш үү? За ингээд дахиад эхлээд ингээд явдаг байхгүй юу? Асуулт байна уу? Байна. За Марцсан уу? Хэрвээ бит хоёр хоёулаа 2 ширхэг чулуу гаргаж ирээд 4 байсан бол бит хоёр ялна гэсэн үг. Хэрвээ би 3 гэж хэлээд аясаа 4 гэж хэлсэн байсан шүү дээ. Хэрвээ 3 гарч ирсэн байсан бол миний зүг болоод ингээд би бүх чулууг нь аваад тэгээ би яллаа гэсэн үг. Ойлгосноо? Ойлгомжтой юу? За тэгвэл бүжи та хоёр хоорондоо тоглоно шүү заа юу. Их хүчинтэй бүжин лам хоёр тоглоод аясаа хоёулаа тоглоод ингээд хоёр тоглоод дараа нь би чамтай хамт тоглоё заа юу. Эрхэм соёлтой одоо би тоглоно. За хэд гэж бодож байна? 1 үү? За би лав 2 гэж бодож байна. За 1 одоо ингээд миний зүг болчихж байгаа шүү дээ. 1 2 чулуу байна тийм үү? 2 чулуу болонгуутлаа би нэг чулууч аваад би таацсан болохоор ингээд би яллаа гэсэн үг. Би 2 ингэж байна. Тий 2 гэсэн. Тэгээд хамгийн их чулуутай хөхт нь ялдаг шүү заа юу. За одоо хоорондоо тоглоод үзтээ. Дахиад айлсгүй би тайлбарлчих уу? Үгүй юу. Одоо хэдүүлээ бүжийн хүч хоёрыг харъя. За гаргаад ирсэн. За бүжийн хэд гэж бодож байна? 1 үү? За энэ хүч хэд гэж бодож байна? 2. За одоо гараад илэг. 2 юм чинь одоо энэ хүч ингээ зөв. Тэгэхээр чи нэг чулуугаа энэ хүчинд өгөөд энэ хүчин яллаа гэсэн үг. Бүгдээрээ ингээд нэг шин тоглоом сурж авлаа тийм үү? Тийм. Одоо найзуудтайгаа юм уу гэрийнхэнтэйгээ чулуу таалцаж тоглоё гэд юугаар ч гэсэн хамаагүй таалцаж тоглож сураарай. За сурцсан юм чинь бүгдэнд нь зааж өгөөд за ингээд миний нэг тоглоом боллоо. Хэдүүлээ одоо аялалтаа гарахад бэлэн үү? Цэрэн Чинагийн Чингүн үлэг гөрвөл сонирхож судалдаг. Мягмар сүрэнгийн инх хүжин дуудуулах бүжиглэх дуртай. Ан зоргийн Сүбэдэ амьтанд маш их хайртай. Ануу дарын эрхэм соёл зураг дуртай. Авланбаатарын бүжин лам дуулах бүжиглэх дуртай. Инх хоёрын аяас лего эвлүүлэх машинаар тоглох дуртай. Аяллаа эхлүүлээд гэх үү? За тэгье. За тэгвэл аяллаа эхлүүлээ. Заалц биш шүү дээ. За дэшэр их шийдүүлээ яа. Наадахтай амтай. Хохотын. Хорхоо юу? Амтай. Амтай тий. За дэшэр ишлээ. Хохотын. Хөөе, хүүхдүүдээ. Би өшгөлчгүй. Тэр харта тэр юу вэ? Тий? Хүлэмж юу? Хүлэмжээр очиж үзэх үү? За хүлэмжээр очиж үзье. Энэ манай нэвтрүүлгийн шидэт хүлэмж.
Вау. Манай шидэт хүлэмж төмөс ургуулж исэн, бас алим гадил гэж зөндөө юм ургуулж исэн. За, надад нэг үр байна. Та нар энийг хартаа. Харж ирсэн үү өмнө нь? Би харж байсан. Харж ирсэн үү? Тэгвэл юу ургуулдаг юм бол мэдхгүй юу? За, би юу ч гэсэн ийшээ булаад авчи. Тэгээд хэдүүлээ аяллахаа сүүл төгсгөл төрж ирж хараад юу ургасан байна вэ гэдгийг харъя заа юу. Ингээд булаад за ингээд хурдан ургасан байгаасаа гэж бодоод хэдүүлээ аяллаа өргөлжлүүлээд их үү? За тэгээ. Энэ хардаа хүүхдүүдээ хүрээдэр. Энэ класс үзэн шүү. Машир. Гэт даваад гараад түрээдэр. Ингээд энэ юу гэдэг амтан бэ? Та нар энийг өөр нь харж ирсэн үү? Харж ирсэн үү? Нэрийг нь марцсан байна уу? За тэгвэл сайн хараарай. Юу юм? Та нар мэддүү юу? За мэдгүй бол би суужаа та нарт ярьж өгье дэх үү? Та нар анхааралтай хараа сонсон шүү заа юу. За хүрээдэр. Сайн ажиллаад авцсан юм чи одоо би та нарт ярьж өгье. Тэгээ ярьж өгөө. За тэгэхээр хэдүүлээ саяны цохыг харсан тийм үү? Тэгэхээр энэ цохны нэрийг хэн гэдэг гээч? Бөмбөг өнхрүүлэгч цох. Тий, сая ингээд том бөөрийнхий юм ингээд барьсан байгаад харж гинөө. Үгүй, хоолой дэлдэг. Хоолоод ирлээд унтчихсан. Тэгээ би та нарт одоо яг яадаг вэ гэдгийг үлгэр хэлбэрээр тайлбарж ярьж өгье заа юу. За. Эртний урдын цагт нэг цох төрсөн байж тээ. Тэгээд тэр цох том болохын хэрээр ингээд гэрээ өөрөө барьж авахар болоод бөмбөг өнхрүүлдэг байхгүй гэрийнх нь тэр гэрийнхнийгаа дуурайгаад за бөмбөг өнхрүүлэгч цох маань ямарваа нэгэн амьтны ялгадас гэж шаанар юу гэдгийг мэднэ үстэй. Тий, ялгадсыг жижиг хэлбэрээр өнхрүүлж агаад ийм том хэлбэртэй гэрээ барьдаг гинэ. Энэ бол тэдний гэр нөхгүй юу? Ингээд ялгадсыг өнхрүүлсээр агаад ийм том гэртээ олчдөг. Тэгээд тэр гэр дотроо яадаг гэж өөрсдийнхөө үндгийг хийчдэг. Өөр төлөй гэсэн үг штэ. Өөр төлөй хийгээд хүүхдээ ингээд өнхрүүлээл яваад идэг бахан нь. Тэгээд тэр хүүхэд нь тэр дотроо өсөж том болоод тэр бөөрийнхий зүйл нь тэдний гэр нь бас хоол тижээлэнд болд юм байна. Сонирхолтой байна уу? Та нар ингээд гэрээ өнхрүүлээ тэр дотроо төрөөд ингээд явж ингээд бодтоо. За цох чинь ийм жижиг амтан байгаа штэ. Ийм том бөмбөлгийг ганцаараа ингээд түрээл явж идэг бахан байна. Бүр хаашаач явсан ингээд түрээл явж идэг юм байна. Бүжээ. Ойлгосноо? За, амтны ялгацаар хийдэг гэдэг нь голдуу аргал хомоолоор ингэж түрээд өнхрүүлсээр агаад бөөрийн хэлбэртэй олгоод тэгээд тэрийг гэр болохоо ашигладаг юм шүү. За хүүхдүүд ээ. Тэгэхээр сая та нар харчаад аалз гэдээс нь буруу байгааз. Аалз биш, бөмбөг өнхрүүлэгч. Цох. Бөмбөг Өнхрүүлэг цох. тий яг зөв. За хэлдэ. За зөв. Тэгэхээр ямарваа нэгэн хөдөө газар явж байхдаа бөмбөг өнхрүүлэгч цох ийм бөөрийнхий зүйл харах юм бол дээр нь гიშгэж сүйтгэж ерөөсө болохгүй байхаа нэ штэ тий. Тэр нь тийм гэр нь бас хүүхдэн дотор нь байгаа. Тэгэхээр хэдүүлээ гიშгээд няцлаад явчих юм бол ерөөсө гэр оронгүй бас хүүхдг болчих нь штэ тий. Бас хүүхдийн ингээд бислаад алчна. Тийм. Тэгэхээр та нар анхааралтай анзаарахтай явна шүү заа юу. Тэгвэл ээд нь өөрөө энэ дагаа юмаа хатгах нь. Тийм хатгах та нар шууд хатгах нь шүү тий. За тэгвэл бөмбөг өнхрүүлэгч цохны амьдрал тийм байдаг юм байна. Бөмбөг нь болохоор гэр нь байдаг юм байна. Бас хоол идэж тижээлэн байдаг бахна шүү. За юу? Ойлгож авсан уу? Бөмбөг өнхрүүлэгч цох гээд гэрээхэндээ болон ангийнхантаа ярьж өгөөрэй. За тэгвэл хаялаа өргөлжлөх үү? За тэгээ. Яа их хөл өвч чинь те. За нэшээ. За нэшээ. Ох, за. Бид нэр галт үлд сууж болох уу? Хэдүүлээ галт үлд сууж болох уу гэж үү? Хөөе. За тэгвэл хэдүүлээ галт үлд сууя заа юу. Та нар энэнгээр яваад надад мод цуглуулаад хүрээдэр. За. Би очиод суужий. За. Энэ биш ээ. Энэнгээр яваад та нар мод түгээд хүрээдэр. Мод энэ хаваар байгаа да. Аха. Би суужий. За. Нэг хүчээ тэрнгээр яваад моднод байгаа. Мод ханаа. Хөдөө хүрээдэр. Ишээ суучих.
Галаа асаачлаа би. Энэ гал. Чингүүний хөрөөдөр гал. За хүүхдүүдээ та нар хөдөө явж байхдаа ч юм уу гэрийнхэн тайван гэж гал түлд сууж тойрч сууж үзчихсэн үү? Үзээгүй юу? За тэгвэл надтай хамт үзчихээ шүү. За юу. Гэтэ хүүхдүүдээ гал түлд суухад хитэн анхаарах зүйлсүүд бий. Та нарт би ярьж өгье заа юу. Ойрхон хүрээд хам бол гарчин төлөвлөдөө шүү заа юу. Жохон холоос би та нарт хитэн зөвлөгөө хэлж өгье заа юу. За нэгт гал ингээд алтхаас та нар сэргийлэх ёстой шүү заа юу. Гал алдна гэдэг чинь гал шууд ингээд хажуугийнхаа мод руу тархаад бүр ойгоор дүүрэн гал гарчдаг гинэ. Хоёрт нь гэх юм бол хаврын уйлрал та нар мэдхүү. Хаврын уйлрал те хаврын уйлрал хөрснүүд ингээд хатцсан байдаг болохоор шууд гал асаах юм бол гал нь ингээд бас алччихдаг гэж шүү заа юу. Ой модонд түүмэр тавьдаг байх нь. Төмөр гэж юу вэ? Түүмэр гэж юу юм бэ? Түүмэр гэдэг нь бүр том гал байх нь. Ой модоор дүүрэн гал тавихыг түүмэр гэдэг байна. Түүмэрийн үеэр амьтдад хамгийн хор хөнөөл учирдаг гинэ. Ой мод чинь амьтдын гэр гэж би ярьсан тийм ээ? Тий, ой модоор дүүрэн гал гарчих юм бол ерөөсөө амьтдад амьдрах гэргүй болчдөг байх нь шүү. Гэрэн шатаад. Тийм, гэрэн шатаад тэгээ амьтад чинь орох оронгүй. Үндгэн шатаад хүүхд намаас шатна. Тий, хүүхдээ шатна шүү дээ. Тэгэхээр амьтад шатаад, оймоо шатаад алаа болчвол их хэцүү дээ тий. Өөрийг анхаарах хэрэгтэй зүйл гэдэг нь болохоор гал руу ямарваа нэгэн тесэрч дэлбэрдэг одоо батарей энэ төр ерөөсөө сууж явахдаа хийж болохгүй шүү заа юу. Гал чинь шууд дэлбрээл тэгэл мод нүл гал нь тавтах нь шүү дээ. Гал нь модноос ороод амар том болно. Тий амар том болоод тэгээ саяны гал түүмэр болох нь шүү дээ. Гал руу муухай үнэртэй эд зүйлс ерөөсөө хийж болохгүй шүү заа юу. Тэгвэл муухайны үхэн. Тий, муухай үнэрсчих юм бол амьтад маань ч гэсэн хортон шүү дээ, тий. Тэгэхээр ерөөсөө хэдүүлээ ийм чухал хэдийн юмнуудыг заавал баримтлах хэрэгтэй шүү заа юу. Гэтэ юм болгон муу талтай байдаг бол сайн тал ч гэсэн байдаг бахан байна. Хэдүүлээ гал тойроод сууж явахдаа найзуудаараа гой дуудуулж болно, гой шүлэг уншиж болно, эсвэл бүр аимшиг төгч гэсэн яаж болох нь шүү дээ. Аимшиг төг. За та нараас дуудуулж чаддаг хүүхэд байна уу? Би. За тэгвэл надад дуулаад үзүүлчих. За бүжид болох уу? За тэгээ бүжигийн дуу хэлүүлээ сонсъё. Сотат бэрэквэ наммалява сопчк юмбэ яа ясан сэнэмбэ натто яа намаго ябэ тэтэхяа нисе чатгэмбэ Баярлалаа бүжээ. Өөр дуу мэддэг хүүхэд байна уу? Аяас за дуулаарай. Аваадрэсэн ави хүдэ би алтан сургалыг сонсон аттай үрдэ би миний захын ави сэтгэлдэг Монгол бүхлээрээ багтадаг ээжээ дүрэсэн ээжийн өндөө би ээжний сургалыг сонсон ээжийн үрдэ би миний зингура шагданта Монгол нутаг минь бүхлээрээ багтадаг Найзуудаараа аялалд гарч байхдаа гал тойроод аяс шингэж дуулж өгч болох нь шүү заа юу. За галаа түлээд болцсон юм чи төлөө дасгал хий. Сая зөндөө суудсан юм чинь дасгал хийж биеэ сэргээдэг хөө. За тэгээ. Гэхдээ хүүхдүүдээ сонсож байгаарай. Хэдүүлээ гал тойрч суучаад галаа бүр заавал сайн унтраач хийж яваа шүү заа юу. За хэдүүлээ явъя. Бас дасгалаа хийнэ.
хадага гүйгэрээ хангаж гэдэж талхага амра босон сууж бие амра урагша хошоо уртаж гүйгэрээ дэшээ дошоо дигдэж үсвэрээ бие амра урагша хошоо уртаж гүйгэрээ дэшээ дошоо дигдэж үсвэрээ томваж гэдэж талхага амра босон сууж бие амра урагша хошоо уртаж гүйгэрээ дэшээ дошоо дигдэж үсвэрээ дэшээ дошоо дигдэж үсвэрээ дэшээ дошоо дигдэж үсвэрээ Бид нэр бүх аглагч хүүхдүүдтэйгээ ойд явж байхдаа нэг цоглоонд бүр заавал тоглодог. Тэр цоглоо нь юу гэж бодож байна? Мэдгүй юу? Чулуу юу? Чулуу биш. За, Нөгөө үг дамжуулж байгаа. тийм бид нар заавал үг дамжуулж тоглодог байхгүй юу? Үг дамжуулж тоглох гэдэг нь хүүхдүүдийн анхааралтай байдлыг болон хэлний чанга тод байдлыг шалгаж өгч байгаа шүү заа юу. Тэгэхээр та нар тийм бүгдээрээ шивнж яагаад хамгийн сүүлд аяас дээр ирэх нь байна тийм үү? Ам үн дээрээс нь бид нэр шинэ хоёрыг мэдэж авдаг. За тэгвэл эхлэх үү тоглоомоо? За тийм. За одоо сонссон шүү дээ. Чимүү найзтай хэлээрэй. Хэлээ. Идэх юм байна. За юу гэсэн бэ? Агны борт. Борт хоёр. Борц хоёр юм уу? Борт хоёр. Борц хоёроо. Борц хоёр гэж хэлсэн юм уу? Тийм үү. За би бүжээд юу гэж хэллээ? Борц гэж хэлсэн үү би? Тийм үү. Оох, за борц хоёр гэж бол би юусоо хэлээгүй. Би юу гэж хэлсэн бэ гэхээр штэ. Цонх дах хоёр гэж хэлсэн баггүй юу? Тэгсэн чинь та нашаа луур хоёроо гараад ирэх юм. Би бас голд нь үгээ марччихлаа. Цонх гэж сая харсан штэ. Тин чи харсан тийм үү? Аяас харсан те? За тэгэхээр цонх нь саний ярьсан бидний цонх байх нь дах гэдэг нь чоны үсээр хийсэн том юм хөрөмийг хэлдэг байх нь шүү. За юу? Цонх дах хоёр гээд энэ хүчээ сонсоорой. За ингээд шинэ хоёрыг мэдэж авсан. Та нар гэрийнхэндээ болон найз нөхөдтэй хэлж зөвлөөрэй. За юу? За тэр юу вэ хардаа? Агуу энэ тий? Агуу. Энэ манай агуу байхгүй юу? Хэдүүлээ агуугаар ороод бүтээл хийдэг шүү. За юу? За агуугаар явж үзэх үү? За үзье. Хүүхдүүдээ манай бүтээлүүдийг ойн цорох байгаад би та нарт хэлсэн шүү дээ. Энэгээр яваад хурж ирэхээр ойн цороход ирдгээ гэд. За тэгэхээр ойн цороход уг нь бол бүтээл хийдэгтэй. Гэтэ өндөр бид нарт хэрэгсэл бол бэлдээгүй байна. Та нарт өөртөө чи хэрэгсэл байгаа юу? Байгаа юу? Юу байгаа вэ? За тэгвэл хэдүүлээ барилгын шавраа гаргачих. Та нарын бүтээлтэй гэдгийг мэдээд манай ойн цорхооных юм бэлдээг байх нь шүү дээ. За бүгдээрээ барилгын шавраа ширэн дээр гаргаад тавьчих. Энэ цагийг та нар мэднэ те? Би ингээд нэг удаа парк дээр гаран дээр авсан чи миний гаран дээр шээчтэй. Оо тийм үү. За яг гэтээ хэдүүл өнөөдөр ийм цаг хийж сорно шүү. За юу.
За тэгэхээр хэдүүлээ улаан өнгө болон хар өнгө, цагаан өнгө хоёрыг гаргачих. 3 өнгө гаргачих. Цагаан, улаан, хар. Тий улаан өнгө ихлэ задлаа чи. Харин би танараас арай өөр өнгөтэй их болохоор би юм бор өнгө сонгож авсан. За улаан өнгөнүүдэд төлөө задлаарай. За. Жоохныг авч агаад бөөрийн хэлнэ шүү. Тий. Тий манай цохны чинь би ийм хавтгай бөөрийнхий агаад тэгэхээр хэдүүл эхлээ бөөрийг хэлж агаад дараа нь хавтгаалаа шүү. За. За. Одоо их биеийн хэлсэн юм чинь хэдүүлээ толгойг нь хар өнгөөрөө хий шүү. За. Хогийн хар өнгөөрөө. Тийм. Би одоо энэ. Оо яг зөв сүбэдэг ихэх болж шүү. Бүгдээрээ сүбэдэг шиг хийн шүү. За юу. Толгой би хоёроо хооронд наа шүү. Ингээд наах юм уу? Тийм. Толгой би хоёроо хооронд наагаад Шинэ хар өнгөөрөө. тийм. Толгой хийсэн хар өнгөөрөө биен дээр нь одоо цохны биен дээр хар толбнууд агаад хар толбнуудаа жижиг хийн шүү. Оо тий бүжиг их хардаа бүжиг их хар хөөрхөн болсон. Бүжиг шиг хийн шүү бүгдээрээ. Бүжиг? Бүжиг сам шиг. Та нар цохыг амдаар нь харж ирсэн үү? Би Дүндээ харж ирсэн үү? би дүндээ харсан. Цох нисдэг үү эсвэл газраар мөлхөж явдаг уу? Нисдэг. Нисдэг тий. Нисдэг мүлгдэг. Тэг нисдэг мөлхөдөг айл аль нь тийм ээ? Цох ер нь ямар хуу үйлрэлт хамгийн их гарч ирд юм бол 100 тий яг зөв. Толтнуудын хийсэн бол цагаан өнгөө гаргаж агаад нүдний бөөрийнхийг нь гэс хийчээ заяа. Ямар нүдний бүрэн. Нүдний цагаан бөөрийнхийг нь нүднийхээ цагаан дотор нь хараараа жижигхэн юм цүцгий хийж өгнө шүү заяа нүдний юм хар өнгөтэй. Тий. Хар өнгөөрөө бас хоёр ивэр хийж өгч болно. Ивэр? Тий. Цох бас ивэртэй. Зүгээр юм дүнгийн ивэртэй. Миний. Ивэр. Хүүхдүүдээ би цохныхоо биеийн дээр ингээд зураас зурчлаа. Цох чинь далавчтай юм чинь хоёр зураастай байж далавчтай болдог тийм ээ. Миний харж исэн цох хөлтэй байсан болохоор би хөлтэй дээ. Би тэгвэл та нарын дүүрээгээд бас жоохон хөл хийчихье заяа юу. Бүжээ дуусчлаа тий. За тэгвэл би ч гэсэн дуусчлаа. Одоо бусад найзуудаа бүжээ битгий хүлээж заяа юу. Та нар хурдан газ хийгээрэй за. Манай аялагч хүүхдүүд бэлэн болчихлоо. Одоо та нар зурагтаар үзэж байгаа найзуудаа цохоо хийснээ харуулах уу? Харуулъя тий. Бүгдээрээ барьж агаад 1 2 3 и За тэгвэл бүгдээрээ болцсон юм чинь цөнхнүүдээ бүгдийг нь аваад ирсэн газраараа буцаад явцгаая заяа харах болохоос өмнө. Дуусгах гэж байна. Гэтэ хэдүүлээ өөх тарьсан юм очиж харагдах уу? За тэгээ. Оо. Улаан буудэ. За, би танарт энэ талаар ярьж өгье заяа. Хэдүүлээ амуу буудаа хийсэн байхгүй юу? Өвөр нь амуу буудаа гэдэг. Амуу буудаа урангуудаа тариа болдог. Ишээ сууч. Тариан түрүүгээрээ тэрэмдээд тэрэмдгээрээ бүгдэнд нь гурил гарч ирдэг. Гурилаар хэдүүлээ торт, таалах, бооцог гэд гой зүйлүүд хийчихдэг тийм ээ. Амуу буудаа. Хүүхдүүдээ өнөөдрийн орлогч хүүхдүүд маань үзэгч хүүхдүүдтэй дуу бэлдэж ирсэн байна. Бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. Yeah.
Үзэг шүхтүүдээ өнөөдөр надтай хамт одтой жаалуу цэцэрлэгийг хөөр хүүхдүүд маань аялсан байна. Баярлалаа хүүхдүүдээ надтай хамт аялсанд. Дараа надтай дахиж ирж хамтдаа аялаарай за. Одоо та нарын ээж аав чинь ирээд авах цаг нь болсон байна. Бөмбөг бөмбөрүүлэгч цох гээд их сонио амьдралтай цохны тухай мэдэж авсан. Хөдөөхээр гал түлхтэй юу анхаарах вэ гэдгийг ойлгосон. Цох, дах гэдэг үгийн утгыг ойлгож шинэ үгийн сангаа нэмэгдүүлсэн. Бид нар бүгдээрээ чанга, тод хэлж чадсан шүү. Улаан буудай буюу амуу буудаанаас гурил гаргаж бидний идэх дуртай олон зүйлийг хийж болдог гэдгийг олж мэдлээ. Тийшээ гараа шүү. Баяртай. Баяртай. Сайн яваарай. За. Бидний нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Сүм шүтгэн хүүхдийн шүтний эмнэлэгтээ баярлалаа.